Эсхий дүүрхтэн үзүүлж байна. За сайн байцгаана уу? Сайхан авар сайхан тусч гин үү? Сайхан тусч гин. За сайн байна уу? Мөнхөх тэнгэрийн хонготой цэнхэр хадгаа барьж эртний улам сайхан ёсороо дагаж эсхий туурхтан нэвтрүүлгийг угтаж хүлээж авсан засаг дарга болон засаг даргын тамгын газар хамт олондоо та бүгдээ талагч байна. За сүрэг тарган сайхан хаварж сайхан тусч гин үү та? Сайхан сайн явцгааж байна. Оо тавлыг сайн явж ирлээ. Зуны ихэнх сар гарч ирэх шиг. Монголоо тойрол тэгэл. Нэвтрүүлгээрээ тэгэл анх удаа уян суманд явж байна. За сайн явж гин үү? Тавлыг сайн явж ирлээ. За сайхан тусч гин үү та? Хайцж байна. Ажил төрлөн тавлаг уу? Оо тавлаг та. Эсгээ туурхт нэвтрүүлгээрээ Монголоо төрөл Үранга аймгийнхаа хамгийн анхны сумд уян сумдаа морилж ирж байна. Биднийг өгтөж хүлээж авах талархлаа та бүгд. За баярлалаа та бүгдээс бас уян суманд ирж байгаа. Одоо уян сумын хэрэгтэй байдлын дараа хөрөлөө бата. За дараа би сэрэн дотохдоо бид бүгдээс сум амтгийг нийтээр гэдэг өмнөөс баярлалж талархсан амсгалыг хэлж байна. За баярлалаа та бүгдтэй. За сайн байна. За сүрэг тарган сайхан хавар сайхан тусч гин үү? Зуны ихэнх сар гарч байна. Гараад зуны ихэнх сар шиний 2. Зуны ихэнх сар гараад 2-оос 2 хоног тийм тий. Өө сайхан тавлаг сайхан. Явсан газар түүхээр үнс. Тэгэл их лимиг сурж явна да тийм. Оо тийм. Тэр ч одоо тэгэл сайн уянхаа аймаг гэлээдэг одоо гол тулгуур дээр нь баг ирж гин үү та тий. Уян сумынхаа тэгэл үүх түүх одоо тэгэл ариун да тэгэл нөгөө сайхан танилцах гэж бас сайхан ирж байна. Сум орнуудынхаа бас сайхан өв соёл, өв уламжлалаа бас сурчлах, таниулах зорилготой бас эсхий туурхт нэвтрүүлгийг бас урилга өгөн хамтран ажиллаж байгаа та бүгдд бас их талагч байна тэгээд. Манайх хэдийгээр одоо 370 гаруй жилийн түүхтэй сумч гисэн. Сүүлийн засаг сахаргааны нэгжийн нөгөө нэршил солисноос одоо 1931 оноос хойш тоолоод ингээд 90 жил хийсэн. 2011 онд. 80 жил. 80 жил. Сая бол 90 болсон. 11 онд 80 жилийн тохиолдуулаад ингээд хүндэтгэлийн баг нь хийсэн. Энэ дээр хуучин сайн ноёны хүрээ гэж байхад энэ дээр том сувраг байсан. Суврагын даваа, суврагтай даваа нэртэй байсан. Тэгээд одоо нөгөө хэлмэгтүүлэлтийн хар шуурганд суврагын устгаад дараа нь хаалгатай даваа гэж байж байгаа. Хаалгатай даваа бас богинастай эвдэрч инкрийн. Тэгээд солиж байгаа 80 жилийнхээ ойгоор ийм хүндэтгэлийн багантай болсон. Энэ дотор жинхэнэ нөгөө манай хүүхдүүгийг өгүүлсэн үүсэлт нь 1655 онд өссөн гэдэг ингээд байгаа. Бэлэгдэл нь одоо ямар учиртай вэ? Энэ бол ерөнхийдөө дээд талаас нь бол яг нөө соёмбны яг тэр хэсэг нь ингээд сар байгаа үстэй тийм ээ. Сонирх гэдэг үү? Одоо энэ хэсэг нь бол нар ингээд гал гэсэн юм. Нар сар гал. Тийм. Тулгын үе бүс байна уу? Эрт идүүгөө ирээдүйн цагийг ингээд бэлэгдсэн 3 цагтай. Тулгуур нь мөн адил ус ийм. Эрт идүүгөө ирээдүйг бэлэгдсэн ийм 3 тулгууртай ийм баг. Тэгээд яг энэ дээдлийн орой хэсгийн гал нар сар яг энэ газар дээр бас онгоцоор ингээ харах юм бол яг ингэж бууж байгаа юм. Зөв. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Манай оюун сумчин бас сайн ноён хааны хөлгийн нутаг гэсэн ийм сайхан сайн ноёнхаа аймгийн. Тий, сайн ноён хаан аймгийн сайн ноёны хошуу. Сайн ноёны хошуу гэдэг. Монгол улсын одоо хамгийн анхны ерөнхий сайд. Тий, Монгол улсын хамгийн анхны ерөнхий сайд. Төгсчрээ одоо наман сүрэн гэж хүнээ
Өвлөгийн нутагта. 1878 оноос 1919 он хүртэл. Одоо манай сайн Тэгэхээр энэ сум болвол түүх нь нэлээд олон жилийн түүх яригдах нь тий. Сайн ноён аймгаас хэрүүл. Тий, сайн ноён аймгаас бол ярих юм бол нэлээд олон жил яригдана. Анх энэ хошууны одоо шав тавигдсан гэх юм бол 1655 оноос яригдсан явчихна. Шинэ одоо сүүлийн үед одоо ардын хувьсгалаас хойш бол 1931 оноос хойш одоо Уянг гэж сум байгуулагдсан гэдгээр юм бол одоо саяхан 1931 онд л бол 100 жил нь болох ийм төвхтэй. Тэгээ яг Уянг гол их одоо их бүрдсэн одоо Уянг гол их хадагтай ярилдаг. Уянг гол маань Уянг сумаас мань их авч ингэж уурсдаг. Ийм сайхан сум да. Хэдэн багтаа бай? Маа сум маань 8 багтай. Олон бай тий. 9100 орчим хүн амтай. За тэгээд 375 мянган толгой малтай. Үүнээс л одоо 88 мянган толгой үхвэртэй. Энэ бол улсдаа одоо тэргүүлдэг. Сарлаг үхрээрээ юу? Нийт одоо үхэр сүргийн давлуул тий. Гавсар нутгийн хувьд бол аймагтай. Тий аймагтай бол яг дундаж сумд л бол нэгдүгээр богд сум ордог. Тийм богд эдгээр бол таархт эдгээр бол их том газар нутагтай. Ерөнхийдөө мал аж ахуй, аялал жуулчлал дагсан. Яг энэ сайхан 8 нуурын үзэсгэлэнт байгаль байна. Тэгэл шонгын улаан зохио. Гэл тэгэл энэ хойш хангаан нурууны одоо битүүт хятадны ягшаа гэж одоо Номон Суран хааны маань жинхэнэ юу ээж байсан, ундаалж байсан. Ягшаанд нь ордог байсан. За тэгэл Шарлын магнаг гэдэг одоо энэ хаадын оршоосон одоо Номон Суран хааны манаас Шарлын тавцсан гэж одоо хаадын тийм одоо газар байна. Тэгээд хөч одоо төргийн үеийн хөшөө. Зөв тий. Тэгээ анхны одоо ламингийн усан дандан жансан гээ одоо анхны дүр одоо энд одоо энэ бөөрөлжүүд гэж нутгийн ихэнд нь л одоо ийм там барьдаг тийм одоо юутай байсан тацантай байсан. Одоо тэрнийхэн суур одоо бас байж явах жишээ нэ. Хаашаа тийм. Нэлээд олон тийм түүх бол агуулсан л ийм ангийн хүрээ гэж одоо хуучин цагт л одоо 2000 гаруй ламтай 20-с илүү тийм татсан хийдтэй. Тийм том одоо суурьшлийн төв байсан. Номон газ компани 2019 онд үүсэн байгуулагдсан бөгөөд Монголын анх дагч хагас автомат төхөөрөмж бүхий ахуйн болон аяллаа газ үйлдвэрлэлийг бий болгон Монгол орны эрсдэс цаг агаарт зохицсон бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн сацуу олон улсын жишгт нийцсэн Wanderer брендийг хөгжүүлж байгаагаараа онцлог юм. Хамгийн хэм дүнийг хэрэглэгчдэд санал болгон борлуулахаас гадна хоол, үйлчлэгээний салбарын хийн угсралт, холболт, чанарын өндөр түвшинд хурдан шуурхай гүйцэтгэж байна. Номон газ. Аргийн амтан чимчгэн сэн алтан намари өнгөм Ханя нөгөө нэг цааны ганцаа дуулаад өгч. түрүү машин дээр аваа үсттэй. Үгүй юу гэж байгаа бэ чи гоё найзуудаа нэг удаа дуулаад өгчөөлөө. Тийм бидтэй юм чинь. Тийштэй гоё штэ тэрийг нэг явчихл та. За тавьчих дүүл. Бэлэн бүр бэлтцсэн байгаа. Гэр бүл найз нөхөдтэйгээ цагийг дуутай, хууртай, зугаатай, хөгжилтэй өнгөрүүлэхэд тань туслах гэрийн караоке төхөөрөмжийг санал болгож байна. Гар утаснаас аппликейшн ашиглан удирдна. Утасгүйгээр холбогдох технологи ашигласан дуугаар, дуучнаар, дууны кодоор хялбархнаар сонгоно. Гэрийн караоке. Иран улсын Тейж аяг тавг угаагч нь Монголд лабораторийн шинжилгээнд орсон Henkel Germany лицензтэй. Иран улсад үйлдвэрлэсэн сайн чанарын энэхүү аяг тавг угаагчныг бөөний үнээр борлуулж байна. Өөх тосыг гүн задлан, бактерийн эсрэг хамгаалах үйлчилгээтэй, гарт гаршилгүй, хурдан хөөсөрдөг, бага зарцуулттай. Хөдөө орон нутгийн унаан тавьж үйлчлэн
За ер нь бол урд нь зүгээр давчгаа дуртахад оюун сумын нутаг дэвсгэр бол манай он тоолтын өмнөөс бүр 300-аас 200 мянган жилийн өмнө хүн үүсэлтэй тэрний үлдэц одоо эдүлгийн зүйл тэгээд одоо агуй сууц тиймэрхүү юмнууд бол олдс их байдаг. Дараа нь чулуун зэвсгийн үеийн олдс суудч одоо олддог. За тэгээд дээр нь одоо энэ археологийн судалгаагаар хөнөөг үеийн олдцууд бол бас нэлээд байд. Тэгээ энийг бол одоо тэр археологч амьдарч байсны баталж байна. Одоо тий амьдарч байсны баталж байсан. Аваан дорж байгаа одоо бас энэ сумын нутгаар явж нэлээд зүйл судалсан байдаг юм билий. За тэгээд тэрнээс хойших түүх гэвэл одоо төргүү үеийн түүх байна. Төргүү үед одоо амьдарч байсан бас одоо эдүлгийн өкшөө дурсгал байгаа. Манай оюун сумын Майнти хөндөй гэдэг газар төргүү үеийн Эльтрис гэж хааны одоо хатад хүүхдүүдтэй зориулж босгосон юм хөшөө байдаг. Нэгдсэн үндэсний байгууллагын хамгаалтанд байдаг. Тийм ингээд төргөө үеийн хүмүүс одоо төрг аймаг одоо бас энд амьдарч ээжээ гэсэн юм төөх бий. За тэгээд одоо манай сайн үеийнхэн аймгийн хувьд бол одоо Чингис хааны алтан ураг гэрсэн жалаар хунтайжийн одоо удам 14 ноён одоо улиран суусан сайн үеийнхэн аймгийн төөх байна. За сайн үеийнхэн аймаг бол ер нь бол одоо манай оюун сумын нутаг дэвсгэр одоо энэ нутаг дэвсгэр сайн уяхан хүн бол одоо Чингис хааны удам. Чингис хааны алтан ураг. Тэг гэрсэн жилээр ноён тэгэл одоо тэрээс хойш төмөнхөн ноён за Данзан лам гэл ингээл явж байгаа шүү дээ. Тэгээд Данзан ламын өгсөө бол одоо тэгэл энэ сайн ноёны намрын сүрэнгийн дээшээ одоо 14 үе ингээд байдаг. За тэгээд ер нь бол 1662 оны үеэс энэ оюун сумын төвд анхны татсан байгуулагдаж ирсэн байгаа юм. Тэгээ 1688 он болоод тэр нэрэтий. Тэгээ 90-ад он болохоор 1890-ад он болохоор энэ бөөрөлжүүд буюу тэр газар анхны лусан данзан жалтсаны байгуулсан одоо хийд ингэж үргэлжлээд ингэж явсан. Тэгээ ер нь бол тэр Төмөнхөн ноёны 2 дугаар хөвгүн Данзан лам 1685 онд одоо энэ онг горхны хөвгөнөө ирж гэж одоо бичээтэй байдаг түүхэнд бол. Тэгээд одоо энд ирж за төвөн хошуун одоо засаг болох энэ үйл ажиллагааг одоо эхлүүлсэн юм лээ. Одоо хошуу засаг ноён болох тийм шийдвэр гарч илтээ. Тэгээд одоо Түшээд хаан аймгаас 6 хошуу таслан авч. Тэгээд сайн ноёнхан аймгийн одоо эхлэлийг одоо байгуулсан ийм төвхтэй. Ер нь бол тэгээд Данзан ламын үүсгэн байгуулсан энэ үүсгэр нь бол 1655 оноос ихтэй. За тэгээ 1655 оноос энд одоо хүрээ хийдийг түшиглэн гошуу одоо тамгын газар одоо үүсч байсан юм байна л да эмтлэн байгуулж. Тэгээ 1891 онд нөгөө анхны засаг захиргааны нэгж байгуулсан. За түүгээр бол одоо аймаг хошуу тэгээд хошуун дотор сум сумын дотор 10 гэж байгуулж ирсэн байл. За тэгээд манай сайн уяхан аймаг 7 сумтай байсан юм байна лээ. За тэрний нэг нь бол одоо сайн уяхан аймгийн сайн уяны хошуутай. Тэгээд хошуу нь бол 7 сумтай байсан байл. Одоо сайн уяны хошуу гэдэг. За тэр нь бол одоо манай энэ оюун сумын төвд төвдөрч байсан, мөн аймгийн төвд төвдөрч байсан ийм төвтэй байна. За тэгээ тэр нь одоо яг энэ оюун сумын одоо энэ онгийн голын хөв. Энэ нь болохоор тухайн үед одоо ямар нэртэй байсан юм? Онг горхны хойд үзүүрт Данзан лам одоо суурьшин сууж одоо энэ хошуу тамгын одоо хошууны үүслийг байгуулсан гэж Түшээд хаан аймгаас одоо ингэж хошуу таслан авч. Тэгээ тэр нь бол хошуу нь бол 7 сумтай. 7 сумтай. Тэгээ тэр хошуу болохоор тэр үеийн хошуу болохоор бол онг орхон таац голын сав нутгийг эзлэн оршиж байсан гэж. Тэгэхээр энэ аргашгаа бол одоо энэ баталцын гэдэг бас багтчихсан байгаа юм баталцын сум гэдэг. Тэгээд энэ 7 сумтай бас их баруун сум, баг баруун сум, зүүн сум одоо тэгээд хондог энэ төр гэдэг одоо 7 баруун зүүн гэдэг. Тэг баруун их баруун сум гэдэг. Тэгээ ийм 7 одоо сумтай ийм том хошуу байсан юм байна. За тэр Сайнхан аймгийн хошуу бол одоо үе үлрэн энэ Данзан ламаас хойш одоо хошууны аймгийн ноёдууд одоо хан цултайгоор аймгийн хошуу аймгийг захиран явуулж ирсэн юм төгтөө. Тэгээ энэ түүх явсаар одоо
сайн ноён хан олондоо одоо догшин зохор ноён хэмээн алдарсан төгс өчр ноёны үед ирэхэд төгс өчр ноёны одоо 2 дугаар хөвөн сайн ноён хан намнан сүрэнг одоо мөн хошуу ноён болгосон юм байл. Ингээ сайн ноёны хошуу одоо намнан сүрэн маань сайн ноён аймгийн хошуу ноён байж хагаад тэгээ дээр нь одоо сайн ноён аймгийн сайн ноёны хошуу гэж одоо Таквар эндээ байсан. Ер нь бол одоо манай хүрээ чинь тэр 1662 оноос үүдэлтэй тэгээд их олон одоо татсан байгуулж тэгээд тэр нь өргөцсөн юм байлээ. Тийм учраас энэ тухайн үедээ бол энэ хүрээнд 20 гаруй татсантай. За тэгээд 2000 ламтай ийм төвлөрсөн газар байж л дээ. Тэгээд тэр төвлөрсөн газараа одоо төшөглүүлэн хошуу тамгын газар байгуулсан. Ийм төвхтэй. Тэгээд ер нь бол бас ганцхан ангийн энэ дэнжид биш. Одоо энэ хоошоо бөөржүүд гэж цэрэлжүүд гэж одоо тийм нэртэй төвдөртэй. Тэр нь бол одоо насыг уртсгах гэсэн тийм утгатай. Тэгээд энд болохоор тэр анхны ламын гээл усан данзан жалцсны байгуулсан тэр Мамбай татсан гэж байгаа юм. Тэнд болохоор бол одоо нэг байгалийн нөгөө эмийн ургамлыг төшөөлээд эхлээд 2 татсан байгуулаа сүүлдээ дахиж нэмээд тэгээд эмийн үйлдвэртэй болсон. Тэнд болохоор 50 гаруй лам байсан. Бүр сүүлдээ 1800 ургамал хаанд анх үүсгэжсэн тийм. Үүсгэжсэн байна тийм. Тэгээд сүүлдээ 1800 гад оны дундуур бол бараг 700-аад бас ламтай тийм том хүрээ болж өргөжжсэн. Ер нь иймэрхүү суурин одоо хөрөө төшөглөөд хошуу тамгын газар одоо анх байгуулагдажээ. За тэгээ энэ үеэс хойш ингэж явсаар одоо 1800-аад оны үед сайн ноёнхын намнан сүрэнг хошуу тамгын аймгийн одоо ноён болох хаан ноён бол цол өгч ноён болгон одоо өргөжлүүлэх ийм үйл ажиллагаа явагдаж. Тэгээ сайн ноёнхын намнан сүрэн бол сайн ноёнхын аймгийн одоо аймгийн дарга гэдгийг одоогоор бол тийм ээ. Тэгээд ийм хүн болж одоо сайн ноёнхын аймгийн удирдах ирсэн юм дөгтэй. За ер нь бол сайн ноёнхын намнан сүрэн бол тухайн үед одоо их цэцэн цэлмгийн хүн байсан. За энэ хүний хувьд бол одоо уян сумын одоо энэ нутагт төрж өссөн одоо хүй дарсан чулуун одоо манай энэ нөхөн сумын төгөөс хайх одоо хүй дарсан чулуунд одоо байж байдаг. За тэгээд ер нь бол уян сумын нутаг бол хэзээс аймаг төв байсан учраас 13 ноёны одоо аймаг захирж ясан 13 ноёны одоо тэр онгод оршоосон ийм газар манай энэ уян сумын энэ хойд хангаан нурууны өвөрт одоо тэр байж байгаа. Тэнд бол одоо энэ Данзалламаас хойш одоо энэ хошуугаа захирж ясан 13 ноёныг оршоосон. Хамгийн сүүлд бол одоо 20 онд сайн ноёнхын нам зүрэнгийн ширлийг энэ хүрээнд дэр багт нь тийш авч барилж ирсэн байл. Тэгээд тийм учраас одоо их хаадын өдгийн нутаг гэж одоо уян сум маань одоо нэрлэгддэг. Хаан ноёдуудын өдгийн нутаг. Ингээ 1911 оны өмнө одоо манай халахын ноёдууд хоорондоо хэлцэж энэ манж засаг захиргааг эсэргүүцэж ер нь одоо тусгаар тогтнолынхаа төлөө гэсэн санааг нэгтгэж үндэсний эрхчлөөний авьяасгалыг одоо үүсгэн байгуулсан ийм одоо түүх байна. За энэ үндэсний эрхчлөөний хөтөлбөрөнд бол сайн ноёнхын намнан сүрэн тэргүүтээ тушаатхан энэ төргээд бүгдээр одоо их оролт оролцсон одоо монголчууд бүгдээр хандахгүй тийм ээ. За ингээ сайн ноёны одоо гол байгуулсан тэнд байгуулсан гавьяа бол тухайн үеийн одоо Чингисийн удмын олон ноёдууд энд одоо үндэсний эрхчлөөний хөтөлбөрөнд одоо оролцсон байна л да. Алтан ургийн тэр үед. Тэгэхээр энэ үед бол одоо ерөөсөө энэ олон ноёдууд засаг төрийн төлөө хааны төлөө одоо өрсөлдөх аюул тулгарх нэ гэдгийг сайн ноёнхын намнан сүрэн урьдчилан харж тэгээд одоо ер нь бол энэ үйл явцыг илэршүүлэх тал дээр их сэтгэл гаргаж ажилласан юм байл. Тийм учраас одоо богд богд лусан дам амтгаар богд тэгээд одоо тэр энэ хаан болгоход цэглэлтэй хүн байна гэдэг. Тэгээ ер нь бол бас алтан ургийн удмын талын ингэж одоо тэрийг тайлбарлаж ингээд одоо богдыг одоо 1911 оны үндэсний эрхчлөөний авьяасгал ялахад одоо богд хаан Монгол улсын анхны одоо хаанаар хэмжлээд тэгээд одоо намнан сүрэн бол богд хаан Монгол улсын анхны ерөнхий сайдаар
Одоо билээ ингэж ажиллаж байсан төгд. Монгол улсын хамгийн анхны ерөнхий сайд. Анхны ерөнхий сайд. Бас их хурлын дээд хурлын дарга. Цэргийн яамны сайд байсан. 44 зэрэг нэмж 4 зэрэг тэмдэглэсэн гэж одоо юм дарна. Номдор нь байдаг. Намрын сүрэн ноён бол. За ингээд одоо намрын сүрэн ноён улсын хэрэгт одоо ингээд явсны дараа хошуу одоо аймаг хэн захирах вэ гэдэг үйл ажиллагаа явагдаж. За намрын сүрэн ноён бол одоо хэд хэдэн хүүхдүүд нэмсэн шүү дээ багада. Ингээд одоо Батцөх гэдэг хүүхдүүд нь хошуу ноёныг одоо уламжлуулан өгсөн байгаа. За ингээд хошуу ноён болсон Батцөх одоо энэ аймгийн ноён. Ингээд аймаг захирчсан хаан зултай юм байсан үед нь ардын хувьсгал ясан 21 онд. Ингээд ардын хувьсгал яснаас хойш ер нь бол тэр үед сайн үеийн намын сүрэнгэл одоо дараагийн одоо энэ хаан болох хүн байна гэдэг утгаар одоо хятадын ч юм уу тухайн үеийн ноёдын ч юм уу одоо яварх орж нөгөө хортой одоо хоол өгч ингээд зурдаар хордуу залсан байгаа шүү дээ. Ингээд дараад нь Батцэх ноёныг одоо уламжлуулан тавьсан юм байна лээ. Сайн ноёны хаан аймгийн. Энэний дараа бол 1920-д ардын хувьсгал ялаад ингээд засаг захиргааны бас нэг хуваар арга өөр болж 1924 онд одоо Батцэх ноёныг одоо огцруулад ингээд 1922 оноос нөгөө сайн ноён хаан аймаг гэдэг одоо дандаа ноёдын нэрээр сайн ноёны хушууг нэрлэдэг байсан ямар бэйлийн хушуу энэ төрөл байдаг шүү дээ. Ёс зүйсийн хушуу энэ төргээд эднийг одоо тэрийг сольж уулын нэрээр нэрлсэн. Тэрнээс хойш. Ингээд манай сайн ноён хаан аймаг бол Цэцэрлэг мандал уулын аймаг гэдэг нэртэй болсон. За аймгийн төв нь бол одоо энэ хойш Арангай аймагт одоо төвлөрдөг ийм болсон байл. За тэгээд манай сайн ноёны хушууг болохоор нөгөө энэ хан баянга хан хөшин уулын хушуу гэж одоо энэ уулынхаа нэрээр ингэж нэрлэгдэж байна. За хан хөшин уулын хушуу бол бас нэлээд олон сумтай. Бас дотроо зохион байгуулалт байсан юм байна лээ. За тэгээд тэнд бол одоо манай оюунгийн нутаг дэвсгэрт бол их олон сум байгуулагдаж байсан. За тэгээд 1931 оны улсын баг хурлын тогтоол гарч 1931 оны 2 сарын 16-нд одоо улсын баг хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор уян сум гэдэг байгуулсан. Нөгөө 5 аймаг байсныг чинь одоо 25 аймаг болгосон. Тэрний дотор Өвөрнгай аймаг гэж одоо байгуулад Өвөрнгай аймаг бол одоо 25 сумтай. Тэгээд ингэж байгуулагдаад ингээд Өвөрнгай аймгийн тэр байгуулагдсан сумдын нэг нь манай уян сум байна. Тэгээд 31 оны 2 сарын 16-нд тэр үеийн Батширээ, Батөндөр, Ихволг гэсэн 3 сумын нэгтгэхэд ингээ уян сум 31 онд байгуулагдсан. Ингээ шинэ үеийн түүхээр бид нар одоо 95 жилийн түүхтэй ийм сум болоод явж байна. Энэ дүүгийнхэн нэвтрүүлгийг бас сайхан дэмжиж хамтран ажилладаг Дариг анги хийц гэж бас л нэг уран дартан тийм сайхан газар байдаг. Дариг анги сумын одоо Дариг анги цай байна ах минь. За. Уламжлалт одоо нөгөө мадын бүх юмар шаардлагаас одоо усыгээд одоо утгаад уусдаг борцтой цай байна. За энэ бас уут там байна. Ийм савлгаатай байна. Та Сүхбаатар аймгийн нэг брэнд хоолыг та мэдгүй сүүний хоол гэдэг. Сайн мэдгүй. Сүүнд одоо энэ газар газрын уламжлалын бас нэг хоолууд байна. Тий. Сүхбаатар аймгийн одоо энэ их өөрмөц штэ. 100-ыг нөгөө нэг газар ухаад хийчдэг. Тий. Яндаг юм шүү Тий. Их сонио. Тийм өөрмөц яс цаашилтай хүмүүс байдаг. Сүхбаатарын тэр онгоон тэр самаж явж сүүний хоол гэдэг нь бол одоо нөгөө сүйтэй гурил. Тий. Тэгэхээр тэн дээр нөгөө борц сүүлдээ хийгээд иддэг. Бүр их тэр их гоё хоол. Тэгээ тэрийг бол нөгөө сүүний хоол гэж нэрлэдэг. За. Тэр уламжлалт хоолыг энд хийсэн байна. За. Та энийг ингээд хэрэглээрээ зааврын дагуу. За. Сүхбаатар аймгийн одоо энэ Дариг анги одоо хийцтэй цайны энэ гэр бүл дээрээ сайхан бизнес явуулдаг юм. Одоо хүмүүс байгаа юм. Одоо тийш аялал орцогтой яг л нөгөө нэг уламжлалт одоо Монгол одоо эдийн ундаа тий цайг яаж хийцэлдэг уламжлалыг сайхан ингээд хийгээд энэ дотор гаргацсан. За баярлалаа. Ингээд уух юм байна.
За мөн одоо Сүгбаатар аймгийн одоо энэ миний өөшгөө хийх компани гэж байна. Сүгбаатар аймагт үйлдвэрлэлөө гэдэг. Өөшгөө гэсэн байна. Тий. За энэ улам соолыг өгсөн байна ах юм. Их гоё амттай. Баярлалаа. Эсвэл хүүхдүүд өгжүүл зүгээр юм лээ. Настай хүүхдүүд. Сүгбаатар аймгаар аялах төлөвлөгөөтэй байгаа. Тэгэл тэрийг олж Дараг анх сумд байдаг. тийм байх. За За бидний хамт олонд өгч өнөр баярлалаа. баярлалаа. Та бүхэн одоо энэ Монгол дурхтан гэсэн их сайхан нэвтрүүлэг юм уу. Тэгээд Монголд ажлынхаа одоо удам заншил өөр удамда одоо үлдээхийн төлөө зүтгэж байгаа зүтгэл чинь сэтгэгчлэн бүтээж явсан газар бүхэндээ одоо амжилт болж сайхан амжилттай явах ерөөл төвшүүлье. За баярлалаа. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Монгол малчны найдвартай сонголт чанар төмөр хийц. Бүх төрлийн малын гашаа, тэжээлийн онгоц, тарилгын хоолой, бэлчээрийн торон гашаа, үхрийн зогсоол бүгдийг нийт ороос. Яагаад сонгох вэ? 10 минутанд үсэрнэ. Бат бөх зузаан төмөр, ажиж тээвэрлэхэд хэлбэр. Доод талаараа хург шиг гарахгүй. Хагас автомат, зис утсан агнууртай. Жилийн 4 үлрэлт ашиглана. Хот дотор хүргэлт үнгүй. Орон нутагт унаан тавьж өгнө. Худалдан авалт бүр бэлэгтэй. Чанарын баталгаа олгоно. Захиалгын утас 8855 2445 8955 2445. Хаяг баруун талд малчны дэлгүүр, зүүн талд амгалан. Чанарыг эрхэмлэгч чанар төмөр хийц. Ширэн брэнд. Цэвэр арьсан гутал бүс. Ширэн улалгаатай гар хийцийн гоёмсог, завгарлаг арьсан эдлэл үйлдвэрлэл худалдаа. Этэн гутал дотор гадаргүй цэвэр арьс улалгаатай үхрийн зорны ширийг давхарлаж хийдэг. Арьсан сэлбэр хэтэ гэх мэт олон загвартай. Загварлаг арьс марийн өргөн сонголттой. Чийг татахгүй хөнгөн хөл дэвтэйхэн авсан байхад баяр бүхнээр хөлийг тань баярлуулах хэдтэй. Манай бүтээгдэхүүн дотор гадаргүй цэвэр арьс тул та чанарыг нь мэдрэх болно. Утас 91-3 99 90 91-3 39 90. Нэвтрүүлгийн ивент төгчээр Триллион Effect компани. Эрүүл эко сонголт Goodwill.
Уянгийн ирээн гэр гэдэг бас нэг алдартай одоо тийм ээ. Тий одоо энэ бол ерөнхийдөө бол яг нөгөө шашин сүм ээг бол нэг хэсэг бол одоо яг хэлмэгдүүлэлт үеч чинь устгаад тэгээ энэ том одоо хүрээ хийд байсан газар чинь тухайн үед ч одоо ламууд нь одоо бүгд шаш хувтлаад тэгээд тухайн үеийн одоо лам хоргууд бол уянг сумын архитэл гэж байгуулж модон цэг одоо сүлд нь болсон. Уянг сумын анхны архителийг байгуулж тэгээд тэндээ одоо жинхэнэ мод одоо гэрийн модыг хийж тэгээд анхны нөгөө нэг одоо бурхны хээнүүдийг одоо тэгж Монгол гэр дээр одоо буулгаж өгснөө бол уянгийн гэр юм бол анх үүссэн гэж үздэг юм байна. Тэгээд тэрүүгээр тэгэхээр бол хуучин бол одоо цулгой модл байдаг байсан байх нь шүү тийм ээ. Тэгэхэд л бол нөгөө яг нөгөө анх гэрийн мод чинь ингээд үйлдвэр одоо жижигхэн бүлэг хоршоо болоод ингээд хийж өглөнгүүтээ нөгөөтгий чи одоо яг шашин номоор дамжиж явбал дамжиж нөгөө яг булангийн хээ алхан хээгээ чи одоо жишээ нь тэр авдран дээрээ тавьд юм уу тийм ээ. Ингиж уянгийн тэр гэр хэрэглэгч юм бол уянгаас үүсэлтэй гэж байгаа учраас яг уянгийн ирэн гэж бол тухайн үед анх алдагч ингэж үсчихсэн төвхтэй байт юм билээ. Одоо цагаад халах гэр гэж байна. Боржхон гэр, дархад гэр, казак гэр, дөрүүд гэр гээд одоо Монгол гэрчүүрээ дандаа нөгөө ястан одоо угсаатнаар ингээд өөр өөр шүү дээ
Тэгэхээр оюуны эрийн гэр маань бусад гэрээс одоо хэмжээч юм уу бас хэлбэрч юм уу ялгадах юм даа юм бас юу. Одоо хож ээжээс хүмүүсээс яг л мэдээж уянгийн гэр бол бусдаасаа бол юусан бат бүхэн бол ялгардаг. Тэгээд дээд талаас нь чанарыг хөв. Мэдээж тэр хээ бол заагаан бол дахин давтчихгүй байдаг. Гол ялгах юм. Тэгээд тэр хаалганы хэмжээ бол сонсоход бол одоо метр 50 метр 50-тай тийм яг тийм өргөн өндөржин өргөн өндөр дөрвөлжин байх нь тий. Тэрүүгээр их яа. Тэрүүгээр бас ялгардаг гэсэн одоо манай би нэг юун дээр ном дээр хараа уншижсэн гэдэг. Хотоон бас метр 50. Хаалган метр 50 өргөн. Тэгээд ингээ харахаар тэр чинь аягүй гоё харахад нэг бүх юм ингээ нэг хэмжээ юугаа квадратаа нэг олцсон гоё зэгцтэй юу харагдж байдаг. Тэгээ жоохон бүх бат. Тэгэхээр зарим одоо нэг гэрүүд чинь ингээ хаалга нь одоо нэг метртэй байд юм уу метр 20-тэй байдаг ч юм уу те байдаг ш нэрэ. Тэгэхээр уянгийн нэрэн гэрийн хаалга нь өөрөө метр 50 өргөнтөө өндөр метр 50-аар яг энэ хэмжээг ерөөсөө алдахгүй тоон нь бас метр 50 хэмжээтэй байдаг. Тэгээ энийг бол одоо яг алдахгүй ингээд яг хийгээд явж байгаа энэ сумондоо иргэд маань одоо ерөөсөө байж байгаа. тэргүй яах вэ? Одоо ерөөхдөө бол хуучны амд бол хийх нэг цөөхөн болол босон ч гэсэн болол бас өвлөн уламжилж үлдсэн хүмүүс бол байгаа. Гэтэ мэдээж энэ хүмүүс бол надаас илүү үл явах ба. Мэдээж тэр бол хаалганы хэмжээ бол 4-9 6-9 гэдэг юугаар юм бас ялгагдаад гэрнийхээ хэмжээнээс ялгагдаад бас янз байх шиг байна. Манай сумд бол яг тэр 6-9 тэгдэгүүлжин гэдэг чинь бол энэ сумаас яаж голлож ус хийж ирсэн гэж би бол сонсч байсан. Тэгэхээр бол өөрөө чинь бол ингээд одоо өвлөн уламжилж байгаа оюнгийнхээ эрийн гэрийг яг хийж байгаа бас хийж үлдсэн айлуудаа бол мэдээж таныг бол явуулна гэж бол бодож байгаа. Тэр үгтэй юм суулцаа сайхан тэгээд. За өшөө тэгээд маршрут нь хаагур одоо төлөвлөгөөтэй. За тэгээд манай энэ хамдын холбоо гэж хамдууд таарч одоо 1400-аад ахмадтай. Энэ хамдын холбоо маань нэлээ бас идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Хамгийн их нь мэдээж хамдуудынхаа холбоот хамдын холбоотойгоо уулзуулна, хамдуудтайгаа уулзуулна. Тэгээд төрийн одоо байгууллага байна. Нийтдээ 10 байгууллага байж байна. Энэ байгууллагууд сургууль, цэцэрлэг гэсэн энэ байгууллагуудаа бас тавхтыг явах. Хэдэн сургууль байж байна? Манай сумд бол 3 сургууль, 3 цэцэрлэг байгаа. Нэг сургуульд 100 жилийн ойтой байна. Нэг сургуульд нодлон мөлтөө 100 жилийн ойгоо хийсэн. Одоо намсан энэ сургууль хааны нэрмжит сургууль гэж явж байгаа. Одоо 90 оны сүүлийн бол намсан хааны нэрмжит болгосон. Намайг 10 жил сурцаах үед. Энд нодлон бол одоо ингээд өнгөрсөн 25 онд 100 жилийнхээ бүтээн байгуулалтыг хийгээд. Анх удаа одоо хандив өнгөрөн бол ийм сайхан хөл бөмбөгийн талбай, волейбол саксны одоо ирж бүрийн талбай хийж үлдэх юмтай үлдсэлтэй нөгөө наадам хийгээд дуусахгүй тийм ээ. Тэр яг бүтээн байгуулалт хийсэн юм сургуулийн 100 жилийн ойтой төвхтэй. Нэг сургууль нь ийшээ өмнө багт үйтэй жаргалант баг гэж. Тэгээ жаргалант таац багийн бас нэг 2700 хүн амтай нийтдээ тийм нэг оюун сумын чинээтэй мөн бажуудан багтай. Баг дээр сургуультай. Багтаа 12 жилийн сургуультай. Том баг үү те. Эмгэлтэй. За. Тэгээд багийн төвтэйгоо. Хэддүгээр баг юм? 1-2 дугаар баг. 1-2 дугаар таац жаргалантын баг гэж байна. Тийш юм бол нэг оюун сумын чиглэлд суурьшлийн төв болоос байна. Тэгээд энэ бол манай эрүүл мэндийн төвлөө мэдээж таа хүн бас. Эрүүл мэндийн төв үйлчлэг нь одоо иргэдтэй бол ачаал энэ өөрөө хангалттай. Сургууль цэцэрлэгийн ачааллууд бас хэрэг. Сургууль цэцэрлэг бол ачаал гайгүй. Ерөнхийдөө энэ хэд маань бол байгаль бүх юм шийдээд энэ жил бол одоо бас дахиад 100 хүүхдийн дотор байртай боллоо. Имлэг бол ерөнхийдөө бол олон жил болцсон. Бид хүн бол имлэг бол одоо шинэ имлэг байх гээд одоо зураг төсвийг хийлгэсэн. Газрын шийдээд ингээд цааш нь бол ингээд хөөцөлтөд бол явж байгаа. Цаг заваа гаргаж хөөцсөн талархлаа. За тэгээ та бүхэн нэвтрүүлэгтнээс амжилт хүсье. Бид хүн бас та бүхэн бас их гоё яг тийм нэг бид бүгдийн нэг том ажил эхэлж байгаа үед бас ирж байгаад бид хүмүүс баярлж байна. Манай уян сум маань Сайнхан аймгийн сайн үеийн хошууны одоо төв байсан гэд утгаараа бол сайн үеийн хүрээ сан гэж байгуулад нутгийн зөвлөлөөс тэгээд одоо яг сайн үеийнхээ тэр төв одоо хийдийн дуган татсан байсан одоо суурин дээр бол одоо манай гадна
зэвлий хийд байгааг нь тойруулаад 108 сургах бүтээх юм их ажил эхэлж байгаа. Өө зөв. Яг энэ их ажлыг эхэлж байгаа үедээ бас тав хүмүүс давхцаж ирлээ. Энэ зундаан болж өгвөл бид бүхэн дуусгахын төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Зуныхын зураг авалтанд бол яг сайхан тэр сургаан бүтээгээд дууссан. Ийм үед бас ирэх юм бол бас их гоё бэлгшээлтэй юм болж байгаа. За яг Монгол өвөлжлээ ингэж сурчилж ингэж тээж өгөө хүмүүс бас яг иймтэй давхцаж ирж байгаа нь сумын зөвөслөд их байхтай. За баярлалаа. Хамтын бүтээн шүү дээ. Тэгэл зуны сайхан дэлгэр цаг үечин тэгэл одоо Монгол айраг цагаа тэгэл одоо хийх ажлууд зөндөл байдаг. Асар том өв соёл байдаг. Намар одоо хадлан тариаг л явдаг тийм ээ. За ингээд сумынхаа айлуудаараа нэвтрүүлэгтэй зураг авалтанд орно тийм ээ.